За 48 улс 48 түүх цуврал бичлэгийн өнөөдрийн дугаараар 1998 оны дэлхийн аваргаас хойш анх удаага энэ жил дэлхийн аваргад орж байгаа Австрийн хөлбөмбөгтэй холбоотой одоо домогт хүний талаар түүхийг ярьж өгье. Сэмбэнэ пипэкэс иржин таны захиалах хүрээлтээр ирлээ. Та гэртээ байна уу? Би жоохон ороодохоор байна. PP box төлдөж хөө. Захиалсан байгаа авахч завгүй яваад байна уу? PP box таны шинэ 24 долоо хаяг. За мэдээж 48 улс 48 түүхийн цуврал бичлэг маань ивент итгэгчид болон одоо та бүхэн буюу үзэгчид маань байхгүй болвол явахгүй. За тэгээд Asahi Subudrashar Arгийн Manchester City-тэй албан ёсоор хамтарч гаргасан мерчтэй худалдаа 5 саяг дуустал weekend болгонд буюу 5 дахь бүтэн сайны хооронд дараах 5 дэлгүүрт 12-оос 8 цагийн хооронд явагдаж байгаа юм байна. За тэгээд Asahi Subudrashar Arгийг худалдан авсан баримтаа promo stand дээр байгаа ажилтнанд үзүүлээд дэлгэцээр гарч байгаа мерчүүдийг авах боломжтой. За жишээ нь 12 шиггийг авах юм бол одоо фэнүүдийн оролт авах нь 18 шиггийг авах юм бол подолк авах гэх мэт юм боломжтой юм байна. За тэгээд дахиад хэлье. Уг мерчтэй худалдаа 5 сарыг дуустал 5-аас бүтэн сайны хооронд дараах 5 дэлгүүрт өдөр 12-оос 28 цагийн хооронд явагдаж байна. 48 улс 48 түүх цуврал бичлэгийн ерөнхий мэдтгэгч Pickback. Та бүхэн Монгол орон даяар байрсан 200 шиг PP box-оор хот дотор болон орон нутгийн хүргэлтэд шийдэх боломжтой. Мөн гэртээ байхгүй үед хүргэлт ирэх эсвэл хүнд ямар нэгэн зүйл илгээх гэсэн боловч тэр хүн нь хэлсэн хаягнда байхгүй үед бүр эсвэл гэрийн хаягаа зааж өгөхгүйгээр хүргэлтээ авмаар байгаа үед PP box-ыг ашиглан найдвартай эзүүсээ хадгалуулж болно. Мөн хоол, фрешмус, хоолны бэлтгэц, мах бөөнд зэрэг ангиллуудын бүтээгдэхүүнүүдийг нэг дороос өргөн сонголтоогоор анаас ч хүссэн газраа энгийн болон шуурхай хүргэлтээр сонгон захиалан авах боломжтой хүргэлтийн хамгийн том дэд бүтцтэй Freshpack платформ. За Австрийн 20 дугаар зууны хамгийн шилдэг тамирчин 2 дугаар дайнаас өмнөх үеийн дэлхийн хөлбөмбөгийн хамгийн шилдэг тоглогчдын нэг гэж одоо яригддаг байсан Матиас Зинделар гэж хүний талаар та бүхэндээ ярьж өгөхөөр өнөөдөр бэлдсэн байна. За тэгээд Матей Шинделар гэж болвол яг үндсэн нэр нь бол байгаа юм. За ямар учиртай бэ гэхээр энэ хүний хувьд бол Чех гаралтай Австро-Унгар хүн байгаамаа. Тэгээд 1903 онд Австро-Унгарийн Козлов гэж жижигхэн хотод бол төрсэн. За Козловын хувьд бол одоогийн Чехийн газар нутагт бол байдаг. За тэгээ бүх цаг үеийн хамгийн шилдэг Австри хөлбөмбөгчин 20 дугаар зууны шилдэг тамирчин болвол одоо болж исэн ийм хүн байсан байгаамаа. За тэгээ Матиас Зинделарын хувьд бол 2 настайд нь гэр бүл нь Вен хот руу нүүсэн байгаа Козловоос. За тэгээд ер нь бол их ядуу тарчиг хэцүү амьдралд бол өссөн. За тэгээд жоохон хүүхэд байхасаа хойш бол одоо олдсон даавуу бидний одоо аймс бөөрн хилдэг байсан шиг л одоо олдсон даавуу юмнуудаа нийлүүлж бөөрн хилэл бөмбөг болгож одоо тэрүүгээрээ бол гудамжинд тоглодог байсан. За тэгээд гудамжинд тэгж тоглодог багт нь Hertha Wien хөлбөмбөгийн клубын одоо скаутууд бол 15 настайд нь анх олж болол одоо нээж багтаа болол авсан байна. За тэгээд Hertha Wien 6 жил тогсны дараагаар 21 настайдаа болол одоо Австрийн хөлбөмбөгийн одоо гигантууд болох Австрия Вен багт болол одоо нэгдсэн. За тэгээд Австрия Вен клубын болол одоо ирээдүйн домогнд болол болсон. За тэгээд Австрия Вен клубын хамтаар бол одоо 26 онд бол лигтэд хүрүүлсэн. За тэгээ 25-аас 36 оны хооронд бол ер нь Австрийн дотооддоо бол одоо 7 цомыг бол өргөсөн. За тэгээ 26 онд бол 23 настайд Австрийн шигшээ багийн төлөө бол анхны тоглолтоо хийсэн. За тэгээ тэр тоглолт нь бол Шотландын эсрэг мэдээж тухайн үеийн Шотланд гэдэг бол супер шүү дээ. Тэгээд Шотландын эсрэг хийсэн тоглолтод 5-1 харьцаатаагаар Австри хожиход Зинделар бол гол оруулж хэмтсэн. Тэр цаг үедээ бол одоо Германы шигшээ багийг 6-ыг, Швейцарыг 8-1, Унгарыг 8-2, за тэгээ Францыг 4-1 гэх мэт үр дүнгуудээр бол одоо хожиж байсан. За тэгээд Stamford Bridge, за одоогийн одоо Челси клубын цэнгэлдэг Stamford Bridge-д бол одоо Австрид очлон очиж тоглолт хийхэд бол 4-3 харьцаатаагаар Англид бол хожигдсан байдаг. За энэ тоглолтыг бол одоо Stamford Bridge-ийн тулаан гэж бол одоо нэрлэдэг. За тэгээ энэ тоглолтод бол үзэгчид бол одоо хэнийг Матиас Зинделарыг бол үнэхээр гайхалтай тоглогч гэж бол одоо үнэлж байсан.
үзсэн, шүтэж үзсэн. За тэгээд энэ тоглолтын дараагаар бол одоо Британий хэвлэлийнхэн бол одоо гайхалтай ухаалаг тоглогч, Grand Genius тоглогч, хөл бөмбөгийн Шекспир байна гэж хүртэл одоо хэвлэл дээр биччихсэн удаатай. За тэгээд энэ тоглолтын дараагаар бол одоо Венд эргэж ирснээр дараа бүр нэр хүнд өссөн. Тэгээд Венд бол одоо ингээд тоглолтууд нь болж байгаа үед зөвхөн одоо Венд Матиас Зинделаар тоглож байгаас гадна ер нь хизээч хаанч Матиас Зинделаар тоглож исэн гэсэн Вен хотод радиогоор тайлбартаагаар сонсгож болол одоо хэдэн мянгаараа хүмүүс цугладаг байсан гэж Матиас Зинделарын тоглолтыг одоо тайлбартаагаар сонсох гэж одоо ингээд юм том спикер одоогийн хэллэгээр спикер те чангаар гिचаар ингээд тавьдаг те том талбайгаар бол талбай цугалцаад сонсдог байсан гэж. За тэгээ 1934 оны дэлхийн аваргаар бол Австри, Италид болсон дэлхийн аваргаар бол Австриуд одоо фаворитуудын нэгээр бол ирж исэн. За тэгээд шүгэн дөрөв хүрэх замдаа бол одоо Франц, Унгарын шгшээ багуудыг буулгаж авч байсан байдаг. Тэгээд талбай эзэдийн эсрэг бол одоо шүгэн дөр тоглохоор болсон. За тэгээд ийм шавхаатай, бороо ихтэй ийм өдөр бол одоо таарсан шүгэн дөрөв тоглолт. За тэгээд маш одоо хатуу тоглолтыг бол Итали шгшээг үзүүлж исэн гэж байгаа тэр тоглолтод. За тэгээд тэр тусмаа одоо гол найруулагч, гол тоглогч болох Матиас Зинделарыг бол одоо чиглэж тоглоулахгүй тул тоглолтын гаргахгүй тулд маш хүнд тоглолтыг бол үзүүлж исэн. За тэгээд энэ тоглолтод бол Матиас Зинделар гимтсэн. Италичууд маш хатуу тоглосон учраас за тэгээд энэ тоглолтыг бол дуусгаж чадаагүй Матиас Зинделар. За тэгээд тэр үед мэдээд сэлгээ гэж байхгүй учраас дээрээс нь Австрийн шгшээг нэг хүн дутуу тоглолтыг бас дуусгасан. За тэгээд энэ тоглолтод бол Италийн шгшээг итгийн харьцаатай хожсон 3 дугаар байрын төлөө бол одоо тоглолтод Зинделар оролцсон боловч одоо бүрний эдгээгүй мэдээж байсан хүн хэмтэлтэй байсан. Тэгээ 3-2-ын харьцаатаагаар бол Германд бас хожигдоод 34 оны дэлхийн аваргад бол одоо дөрөвт бол орсон байдгаа. За тэгээ Аншлус буюу одоо 1938 оны 3 сард бол нацист Германы цэргүүд бол Австрийн газар нутагт нэвтэрч болол одоо Австри эзэлсэн. Зарим хүмүүс бол яг энийг бол Австри Герман нэгдэх нь бол зөв зүйлээ гэж бол тухайн цаг үедээ үзэжсэн хүмүүс бол бас гарч исэн. Гэхдээ мэдээж ихэнх нь бол эсэргүүцэжсэн ойлгомжтой. За тэгээд Австрийн хөл бөмбөг бол одоо энд бол бүтэн хаягдсан гэж хэлж болно. Яагаад гэвэл Австрийн шгшээ багийн тоглогчдыг бол одоо хүчээр Германы шгшээ огт бол нэгтгэсэн. Тэгээд яг одоо Австрийн нөхцөлөд нь Дани нөхцөлөд яг ирэхийн өмнөхөн бол одоо Roxy und das Wunder Team гэж кинонд бол өөрийнхөө дүрд Матиас Зинделар бас тоглож амжсан байдгийн байлээ. Тэгээ өөрийгөө бол одоо бид нэр хуучнаа ярьдгаар бол одоо дэлгэцнээ хөлсөн байдгийн байлээ. За тэгээд 1938 оны 4 сарын 3-нд одоо Аншлус болсны дараа буюу нацист цэргүүд Австрид орж ирж нацист Герман Австрийг эзэлсний дараагаар бол одоо эргэн нэгдсэний бэлэг тэмдэг одоо дерби тоглолт гэж тоглолтыг бол одоо нацист намын удирдлагуудын өмнө нь бол тоглолтыг бол зохион байгуулсан. Тэгээд Вен хотод байдаг Пратер цэнгэлтгэд бол энэ тоглолтыг зохион байгуулсан. За тэгээд энэ тоглолтын анханасаа төлөвлөгөөний дагуу тэнцэх ёстой байсан. За гэтэл одоо нацистуудын одоо том удирдлагууд ирсэн үдчихсэн тоглолтын өмнө нь бол Матиас Зинделар энэ тэгтэйгээр тэнцэх ёстой гэсэн цаанаас нь зохицуулсан байсан зүйлийг эвдсэн. За тэгээд 70 дахь минутад бол Матиас Зинделар гол оруулсан. За гол оруулчаад одоо фэнүүдийнхээ өмнө одоо галзуу баярыг тэмдэглэсэн. За тэгээд галзуу баярыг тэмдэглээд зогсохгүйгээр бол одоо яг нацист намын удирдлагууд сууж байсан хэсгийн өмнө бол очиж одоо бүр галзуугаар тэмдэглэж байсан гэж болол одоо яриа байдгийн байна. Гэхдээ энийг бол яг факт бол байхгүй. Яагаад тэгэхээр яг энэ дээрээс бол одоо зураг бол үлдээгүй тийм ээ. Зүгээр яг ингэсэн гэдэг юм яриа гараад тэр нь ингээд дараа нь олон жилийн дараа бол одоо хэвлэлүүдээр бичигдсэн бол байдгийн байна. За тэгээ Зинделар болон Карл Сестанар бол одоо сүүлчийн 20 минутанд 2 голыг оруулснаар хоцсон байдгийн байна. За тэгээд бас харамсалтай нь 38 онд бол одоо 38 оны 3 сард нацист Герман Австрийг эзэлж орж ирж Австрийн хөлбөмбөгийг Германы хөлбөмбөг чингээснээр бол маш харамсалтай зүйл нэг болсон. 1938 онд бол одоо Францад болох дэлхийн аваргад Австрийн шгшээг оролцох боломжгүй болсон. Уг нь бол Австрийн шгшээг ихэ авчихсан байсан. За тэр дэлхийн аваргаар бол 16 баг орох байсан. 16 баг одоогийн бидний даснаар шүвгийн 16 гэдэг шиг хасагдах шигтаар тоглох байсан. За тэгээд Австрийн шгшээг бол одоо анхны тоглолтоо 6 сарын 5-нд 38 оны 6 сарын 5-нд Лион хотод Шведийн шгшээгийн эсрэг хийх ёстой байсан. За гэхдээ харамсалтай нь
одоо Герман эзэснээр бол байхгүй болгосон, тоглох боломжгүй болгосон. За тэгээ Шведийн шог бол одоо манайхаар бол шууд гоц мөргөж шүгийн 8-д, шүгийн 16-д Румынийг болгож аваа шүгийн 8-ийн эрхээ авсан. Кубын шиг шогтой бол тоглоод 8-гээр хожоод дараа нь Унгартай шүгийн 4-т тоглосон байдаг. За Германы хувьд бол нацист Германы хувьд бол мөн дэлхийн аваргын эрхээ авчихсан байсан. Тэгээд Швейцарын шиг шогтой одоо эхний шатнд буюу шүгийн 16 тоглосон. Тэгээд шууд Швейцарт бол хожигдсан байдаг. Ийм бол түүх бол байдгаа. За тэгээд бас тэр дэлхийн аваргад 38 оны дэлхийн аваргад нэгдсэн Германы шигшээ гэдэг байгаа шүү дээ. Австрийг нэгтгэсэн тий. Тэр шигшээд бол одоо Матиас Зинделар бол тоглохыг эсэргүүцсэн байдаг. Эсэргүүцсэн одоо гоо шалтгаан нь бол өөрөө хэлэхдээ бол одоо би 35 нас хүрчлээ. Одоо 34 5 нас хүрчлээ. Тэгээ би бол нас тухайн үед ялангуяа өндөр нас тийм ээ хөлн тамирчин үнд. Тэгээд би бол нас ингээ өндөр болчлоо хөлбөмбөг тоглоод бол нас өдрийн өндөр болчлоо. Дээрээс нь ингээд айгу хүнд гимтэлтэй байна гэж хэлсэн гэж. Яг амьдрал дээр бол яг хүнд гимтэлгүй байсан гэдэг юм таамаг бол байдгийн байлээ. Тэг хүнд гимтэлтэй байсан гэж бол хэлдэг. Тэгэнгүүтээ шууд хөлбөмбөгөөс зодог тайсан юм бэл. За ингээ 38-аас 9 оны үед нацистуудад эзлэгдсэн Австрт бол хин Матиас Зинделар бол зодог тайлсныхаа дараа бол еврей хүнээс кофе шоп бол худалдаж авсан юм байлээ. За тэгээд энэ нацистуудын дор бол одоо германчууд, авструуд, еврейчүүд гээд өөр бусад одоо олон төрлийн өөр хүмүүст бол одоо үйлчилж исэн юм кофе шопыг ажилуулж байсан. За тэр нь бол нацист намын хувьд бол маш их анхаарлыг татчихсан. Тэгээд нууцаар бол одоо энэ хиний Матиас Зинделарын ажилуулж исэн кофе шопт одоо тагнуулын ажил хүртэл явуулж исэн гэдэг юм таамаг бол байдгийн байлээ. За тэгээд өөрөө бол нэгдүгээр еврей хүнээс худалдаж авсан кофе шопоо. За тэгээд Австри германууд гэлтгүү одоо еврей хүмүүст хүртэл одоо үйлчилж байсан гол анхаарал бас болж исэн байдаг. За тэгээд герман баг бол түрүүн Швейцарт хожигдсан гэдгийг бол дурдсан гол од тоглогч байгаагүй бол нөлөөсөн. За тэгээд Зинделарын найз бүсгүй хоёрын одоо найз бол 39 оны 1 сарын 23-нд гэрт нь бол одоо нас урцсан байдалтайгаар олсон. За энэ бол одоо маш харамсалтай зүйл бол болсон. За тэгээ албан ёсоор бол тухайн цаг үеийн одоо манайхаар бол шүүх эмнэлгийн дүгнэлтээр бол нөөц төрөгчийн хэд одоо хордож амиа алдсан байна гэдэг юм дүгнэлт бол гарсан. За гэхдээ хүмүүс бол яг үнэндээ одоо нацист засаглал бол одоо хэнийг Матиас Зинделарыг хөнөөсөн гэж одоо эсэргүүцлийг нь одоо дарах зорилготойгоор хөнөөсөн гэж бол итгэдэг. Гэхдээ яг факт бол байхгүй. Тэгээд яг Матиас Зинделарын нас урсан нөхцөл байдал Матиас Зинделар болон түүний найз бүсгүй Камила Кастальола гэж хүн энэ хоёрын бол Виендд амьдардаг байсан энэ апартамент орон сууцсандаа нас урсан нөхцлүүдийг бол айгүй олон талаар ярьдаг юм билээ. Одоо бас амиа игүүдгсэн ч бас байх магадaltaй гэж бол бас үздэг. За тэгээд дараа нь хэдхэн жилийн дараа гарсан одоо Фредрих Торберг гэж Австри одоо зохиолч яруу найрагч бол хөл бөмбөгчний нас урсан тухай гэдэг юм одоо шүлгийг бол бичижсэн. За тэр шүлгийг бол Матиас Зинделар зориулж исэн байдгийн байлээ. За тэгээд одоо 38 онд Аншлус болсон буюу одоо германчууд Австрийг эзэж авсны дараагаар бол тэрэнд харамсаж тэрэнд одоо тэрийг эсэргүүцэж бол амиа игүүтгсэн гэж одоо утгатайгаар бичсэн байдгийн байна энэ шүлгэн дээр. Бас яг хуу санамсаргүй болсон байх магадлал бас байдгийн байна. Ягаад тэгэхээр хэдхэн хоногийн өмнө бол хөршин яг тэр байранд орон сууцанд бол тэр нөгөө яндан нь бас болохгүй байсан. Яндан нь ингээд бөглөрөөд ийсэн гэдэгтэй холбоотой юм дуудлага бол бас өгсөн байдгийн байлээ. Тэгэхээр энэ бол яндан нь битүүрээд тэрнтэй холбоотойгоор бол нөрс төрөгчийн хордож амиа алдсан байх магадлал бас байгаа юм байлээ. Ялтчгүй. За ингээд иймэрхүү ойлголттой байсан боловч 2000-ад онд бол одоо BBC дээр гарсан баримтат кинонд Эгон Ульбрих гэж хүмүүс ярьцлага өгсөн байдаг. За Эгон Ульбрихийн хувьд бол одоо Матиас Зинделарын бүр залуу насны сайн найз байсан байлээ. За тэгээ ингээд энэ баримтат кинонд ярьцлага өгөхдөө бол бас нэлээд өндөр наснд хүрчихсэн байсан. За ингээд энэ ярьцлагатай бол юу гэж хэлсэн бэ гэхээр дүүргийн ажилтан хүн бол одоо шүүх эмнэлгийн хүнийг бол одоо гарын аалгаар карманд мөнгө хийгээд бол одоо энэ бичгийг нь бол өөрөөр бичиж санамсаргүйгээр нөөцчлийн хийнд бол одоо хордож нас урсан болгож бичүүлсэн нөөц төрөгчийн хийнд бол ийм болгосон гэж бол ярьсан. За гол шалтгаан нь юу байсан бэ гэж тайлбарлахдаа бол нацистуудын хуулийн хүрээнд бол одоо хүний гарт амиа алдсан эсвэл амиа игүүдгсэн хүн бол одоо ийм хүндэтгэлийн булштай хүндэтгэлийн үйл ажиллагаа хийлгэх
хүндэтгэлийн булш газар авах юм одоо боломжгүй юм бол байсан юм байна. За тийм учраас бол одоо бид нийлж байгаад ойртны хүмүүс нь нийлж байгаад бол одоо албаар санаандгүй болгож өөрчсөн. Тэгээд гэмт хэргийн нөхцөл байдал ямыг нь бол холдуулсан шалтгаан нь тэр тэгээгүй болол одоо бид нар хүндлэлтэйгээр болох хүртэл одоо нутаглуулах хүртэл юм боломжгүй болох байсан гэж бол хэлсэн байт юм байлээ. За тэгээд бас нэг нөгөөд өнцгөө нь бол түрүүн хэлж ийсэн. Одоо Зинделар бол Аншлусыг маш ил тодор эсэргүүцэж байсан нацист одоо намын том удирдлагуудын өмнө бол одоо супер голыг баярлж ингэж одоо дургууг нь хүргэсэн хүртэл байдаг. За тэр кофе шопоо еврейчүүдээс худлаж авсан еврейчүүдийг ялгуурладаг одоо дараа нь бол бүр аимшигтай юм болж байгаа шүү дээ. Тийм цаг үед бол еврей хүнээс худлаж авна гэдэг дараа нь еврей хүмүүс болон одоо бүх төрлийн хүмүүст ялгуурлалгүйгээр үйлчилж байсан гэдэг нь бол том асуудал болсон байдаг. За дээрээс нь Гестапо буюу одоо тагнуул юм да тийм нацист Германы тагнуулууд болон Гестапо бол хэнийг Матиас Зинделар болон түүний кофе шопыг бол одоо анхааралтай аваад баримт хүртэл одоо бүртгээд нууц тагнуулын ажиллагаа хүртэл явуулж исэн гэдэг юм бол факт бол байдаг юм байна. За ингээд Матиас Зинделар гэж одоо дайны өмнөх 20 дугаар дайны өмнөх хөл бөмбөгийн хамгийн шилдэг тоглогчдын нэг байсан. Хөл бөмбөгийн Моцарт гэж хүртэл одоо хорчилдаг. Хөл бөмбөгийн ийм одоо супер одоо тоглогч бол байдаг юм байна. Тэгээд айгу харамсалтай одоо хөл бөмбөгийн Шекспир, хөл бөмбөгийн Моцарт гэж ингэж очилж байсан. Одоо Wunder Team-ийн гишүүн ийм хүн бол байжээ. Тэгээд ийм нэг харамсалтай түүхийг бол та бүдтэй хуваалцаж байна. За тэгээд Австрийн хөлбөмбөгийн өргөжлүүлээд одоогийн энэ жилийн дэлхийн аврах шалралт тэмцээнд холбоотой мэдээлэлүүд рүү орцгоё. $60,000-аас дээш хүргэлт үнэгүй 100 болон 200,000-аас дээш худалдаа авалтанд бэлэгтэй. Freshpack. За 48 улс 48 түүх цуврал бичлэгийн албан ёсны үеийн тэтгэгчид Pickpack, Freshpack болон Asahi Superdry ажиллаж байна. Ерөнхий үеийн тэтгэгчтэй баярлалаа. За ингээд энэ жилийн дэлхийн аваргын эрхээ Австрийн шгшөөг одоо плей-офф шатаар нэмж явж иж авснаар бол 8 дахь удаага түүхэн дэлхийн аваргад орж байгаа. Тэгээ 28 жилийн дараа орж байна. Хамгийн сүүлд бол 1998 онд дэлхийн аваргад орсон. Тэгээ 98 онд дэлхийн аваргад орохдоо Камерун, Чил болон Италийн шгшөөгтэй нэг хэсэгт орсон. Тэр хэсэгтээ бол Камерун болон Чилийн шгшөөгтэй 1-1 ярцаатай тэнцсэн. Италид 2-1 ярцаатай хожигдсон. Өөрөөр хэлбэл 3 тоглолтод гурал нь гол оруулсан боловч нэг ч хожил байхгүйгээр одоо мултарж ирсэн байдаг. За тэгээд түрүүн хэлсэн 34-ний дэлхийн аваргаар бол одоо Италид хожигдоод шүгэн дөрөвт хүрэл медалийн төлөө Германд бол хожигдсон байдаг хэм Матиас Зинделар хүнд гэмтэлтэй байсан. За дараа нь одоо энэ бүхэн дуусны дараагаар боёо одоо харамсалтай Матиас Зинделаргүй тэгээ Матиас Зинделар одоо өөрийн бэр үдэж чадаагүй гэх юм уу да. Нас орчихсан байсан 1954 онд усан дэлхийн аваргаар бол хүрэл медаль авсан байдаг. Шүгэн дөрөвт баруун Германыг одоо хожсон нь бол маш том зүйл. Амжилт бол мэдээж болж исэн. Тухайн цаг үед айгүй ач холбогдол мэдээж өндөр байгаа дайн дуусаад удаагүй байсан. Ийм цаг үед бол одоо баруун Германыг хожих нь бол хожиж дараагийн шатнд шалгарсан бол их том түүх бол болж исэн байнамаа. За тэгээ хүрэл медалийн төлөө тоглолтод бол Унгарын шгшөөгтэй Цюрих хотноо тоглож 3-1 ярцаатай хожиж бол хүрэл медалийг авсан байдаг. За энэ нь бол ингээд Австрийн шгшөөгийн дэлхийн аваргын түүхэнд бол хамгийн өндөр амжилт юм аа одоо хүртэл бол. За мөн саяны дурдсан 54 оны дэлхийн аварга шалруулах тэмцээний одоо хүрэл медалийг авах замдаа бол шүгийн 8-д зохион байгуулагч Швейцарын шогийн хэсэг хийсэн тоглолтод бол одоо 7-5 ярцаатай хоцсон байдаг. За энэ нь бол дэлхийн аварга шалруулах тэмцээний түүхэнд хамгийн олон гол нэг тоглолтод орсон тохиолдол одоо хүртэл хэвээрээ байдаг. За дэлхийн аваргын түүхэнд Австрийн шогийн төлөө хамгийн олон гол оруулсан тоглогч бол Эрих Пропст байдаг. 1954 оны дэлхийн аварга шалруулах тэмцээнээр нийт 6 гол оруулсан байдаг. Австрийн шогийг бол одоо дууддаг 2 нэр байдаг. За нэг нь бол Das Team гэдэг. За энийг бол одоо The Team буюу одоо манайхаар яг Монголд хэл дээр бас гоё бохгүй л одоо манай үндсэн баг гэж байгаа юм шиг юм дууддаг гэсэн үг. Тэгээ нөгөөх нь бол Wunder Team гэж байгаа. За Wunder Team гэж гайхалтай баг гэмээ. За тэгээ гайхалтай баг гэдэг нь бол түрүүний дурдсан Матиас Зинделар тэргүүтээ 1920-од оны сүүл 30-аад оны бол одоо гайхалтай тэр багийн одоо нэрээр бол нэрлэдэг байгаа. За тэгээд FIFA-гийн ранкингд бол түүхэндээ хамгийн доор жагсажсэн 2008 оны 7 сар гэхэд бол 105 руу унжсэн түүхтэй. За харин түүхэндээ хамгийн дээр жагсан бол 2016 оны 3 сараас 6 сарын хооронд 10-т жагсаж байсан. За яг одоогоор буюу хамгийн сүүлд апдейт
хийсэн 4 сарын 1-ний байдлаар бол 24-т бол жагсаж байгаа. За энэ жилийн дэлхийн аврах шалралт тэмцээнд бол дасгалжуулагч Ральф Рангник багаа бол удирдах орж ирж байгаа. Австри мэргэжилтний хувьд бол Red Bull-ийн одоо бидний орчин цагийн мэддэг Red Bull-ийн системийг үндэслэн хүн гэж хэлж болно. За тэр системээр бол Юлиан Нагelsmann, Марко Розе, Томас Тухел хүртэл тодорхой хэмжээнд яг шууд утгаараа ороогүй ч гэсэн тэр хүрээнд хүртэл яригддаг. За тэгээд олон дасгалжуулагчид бол одоо тэнцэнээс гарч ирсэн олон мундаг тоглогчид ч гарч ирсэн байдаг. Одоо Доминик Собослай, Садио Мане тэргүүтээ олон тоглогчид гарч ирсэн байдаг. За ингээд энэ системийг бол үүсгэсэн мундаг одоо менежер хүн бол байж байгаа. За ингээ Ральф Рангник дасгалжуулагчтай Австрийн хувьд бол энэ жил Йорданы шгшогтой нэг хэсэгт орсон Алжир, за тэгээд Аргентины шгшогтой нэг хэсэгт орсон байгаа. За Йордантай бол түүхэндээ ан удаа тоглолтыг хийн, Аргентинтэй бол өмнө нь бол одоо 3 удаа тоглолтыг бол хийсэн байдаг. Нэг хожиж, нэг тэнцэж, нэг хожигдсан байдаг. За Алжирийн шгшогтой бол одоо 82 оноос хойш анх удаага тоглоно. 82 оны юугаар бол дэлхийн аваргаар нэг хэсэгт орсон байдаг. За тэгээд Овьедо хотод болсон Алжирийн хэсэг хийсэн тоглолтод Австри бол одоо 2-1 харьцаатай хоцсон байдаг. За гэхдээ одоо нөгөө алжирчүүдийн одоо хамгийн том бухимддаг хамгийн том асуудал за энэ Алжирийн эсрэг хийх тоглолт өөрөө хамгийн том түүхтэй тоглолт болох учиртай. За тэрний нөхцөл нь юу юм бэ гэхээр баруун Герман Австри хоёр бол одоо 82 оны дэлхийн аваргын хэсгийн шүүлийн тоглолтод бол баруун Герман 1-1 хожоод хоорондоо одоо тоглолтыг тохиролцож болвол хоёулаа хэсгээс гарсан байдаг. За тэр нь бол одоо Гихоны шившиг гэх юм уу да тий. Гихоны гутам шиг гэж хэлж болно. Ийм ингэж бол одоо нэрлдэг юм нөхцөл байдал гарсан байдаг. Яг тэгэхээр тухайн цаг үед бол хэсгийн шатны сүүлийн тоглолтууд зэрэг бол явдаггүй байсан. Алжирийн шгшог хэсгээс гарах маш том нөхцөл байдалтай болцсон байсан. Герман Австрийг 1-1 одоо 1-1 жоох хожиж энэ нөхцөл гарах байсан. За тэгээ 10 дахь минутанд Хрубеш одоо юунаас баруун Германаас нэг голыг хийгээд үлдсэн тоглолтын хугацаанд хоорондоо дамжуулцаад дуусгасан байдаг. За ингэснээр бол баруун Герман Австри хоёр хоёулаа 4-4 оноотой, Алжир адилхан 4 оноотой. Гэхдээ голын зөрүүгээр дутуу болол одоо мултарч хэсээсээ гараагүй байдаг. За ингэснээс энэ тоглолтыг бол одоо энэ баруун Герман Австрийн 1982 оны 6 сарын 25-нд болсон энэ тоглолтыг бол одоо Гихоны гутам шиг буюу Disgrace of Gihon гэж нэрлэдэг. За энэ нь бол Алжирийн үйл бөмбөгт бол одоо маш том уур хилэнг дагуулсан ийм бол тоглолт болж исэн удаатай. Тэгэхээр мартагдаагүй нь ойлгомжтой Алжирийн фэнүүдийн хувьд бол тийм ээ. За тэгээд энэ жилийн гарааны 11 ямар байх вэ гэдэг бол бас сонирхолтой гэмтэл бэртлийн асуудал нь одоо Патрик Вимер гэмтлээсээ эргэж ирэх үгүй Давид Алабагийн форм ямар байх вэ гэдэг сонирхолтой. Сая Эл Классикогоор Давид Алаба бол одоо сэлгээнд нэрлэгдсэн байсан. Гэхдээ тоглолтод бол оролцоогүй. За харин Австрийн шгшээс энэ улиралд бол хамгийн формтойгоо тоглогч бол Baumgartner, Christoph Baumgartner бол үнэхээр гайхалтай формтой байгаа. За Шлагер төвийн агс дээр гарах нь тодорхой Xaver Шлагер. За тэгээ Марсель Забицер гарч талн Катар Романо Шмидт гарах байгаа. Урдаа Марко Арнотович тоглох болов гэж бол бодож байна. Конрад Лаймер баруун жигүүртэй гараад төвийн хамгаалтанд Марко Фридл болон Кевин Дансоноор гарах болов гэж бодож байна. За зүүн дээр харин Давид Алаба гарах уу эсвэл одоо Филипп Мюэне гарах уу гэдэг бас сонирхолтой байна. За Шлагер Свивелт хоёр төвийн агс дээр гараад баруун зүүн дээр Baumgartner, Забицер, Шмидт 3 ингээд 4-2-3-1 гэсэн байдалтай тоглох болов гэж бодож байна. Хаалган дээр Александр Шлагер гарах магадлал бас өндөр байгаа. За тэгээд атлетик хөлбөмбөгийн болон спортын сэтгүүлээс сайтаас бол одоо энэ жилийн дэлхийн аваргын бүх хэсгийн багуудыг бол хэсгээс гарах магадлалаар нь бол датан дээр суурилж бол гаргасан байлаа, магадлалын хувь гаргасан байлээ. За тэгээд энэ хэсгээс харах юм бол Аргентин 98% хэсгээс гарах байгаа бол Австри 80%, Алжир 65%, Йордан 22% бол байгаа. За тэгээд энэ жилийн дэлхийн аварга мэдээж 48 баг орж байгаа 12 хэсэг байгаа. Одоо хэсгийн 3-т жагсан 12 багийн эхний 8 нь мөн хэсгээс гарах учраас бол багууд мултрах нөхцөл бол том баг байгаа. За одоо юу гэдэг энэ хэсэгт бол Йордан жишээ нь одоо үнэхээр хэцүү болчихж байна гэсэн үг тийм ээ. Тэгээд нэг хожил авсан баг бол хэсгээс гарах магадлал 80% болчихж байгаа л тодорхой хэмжээнд ойлгож болохоор ийм бол байгаа. Тэгэхээр Австрийн шгшог бол эхний тоглолтоо Йордантай хийн. Тэгэхээр тэр тоглолтондоо одоо хожил авч чадах юм бол ер нь бол хэсгээс гарах магадлал нь маш өндөр болоод эхэлчихнэ гэж бол бодож байна. Тэгээд Йордантай игээд Аргентинтэй тоглолт игээд хамгийн сүүлд нь одоо хэсгийн зүйлийн тоглолт Алжиртэй хийнэ. За тэр бол өстэй эвгүй тоглолт болно. За ингээд өнөөдрийн
дугаар бол өндөрлж байна Австрийн хөлбөмбөгтэй холбоотой бас одоо тун харамсалтай одоо хөлбөмбөгийн одоо хүн төрлөختний түүхэнд мартагдчихсан ийм агуу одоо тоглогч байсан Матиас Зинделар гэж хүний талаар бол стори ярьж өглөө. Тэгээ сонирхолтой байсан гэж найдаж байна. Тэгээд Австрийн хөлбөмбөгийн та хэд маань дэлхийн аваргаар идэвхтэй үзгүй үгүй юу ямар одоо Йордан Алжир болон Аргентины эсрэг хэр тоглох гэсээс гарах болоо юу гэж бодож байгаа санагддаг. Хуваалцаарай. Тэгээд 48-өөс 48-ын түүх одоо цурал бичлэгийн маань дараагийн дугаар бол өмнөх дэлхийн аваргын зохион байгуулагч Катарын шиг одоо Катартай холбоотой дугаар ба тэгээд Катарын бол одоо Aspire Academy гэж одоо гайхалтай бас нэгэн хөлбөмбөгийн хөгжүүлэлтийн төслийн талаар бол бэлдсэн байгаа. Тэгээ өнөөдрийн дугаартай хамт байсан бүгдээнд баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгчд болох Freshback, Bigback болон Asahi Superdry хамт олондоо баярлалаа. Asahi Superdry одоо урамшуулалттай merchтэй худалдаа 5 сарын дуустал амралтын өдрүүдээр явж байгаа юм байлээ шүү. За тэгээ Freshback, Bigback-аар үйлчлүүлцгээгээрээ description хэсэг дээр Freshback болон Bigback-ийн үйлчлэгийн мэдээллийг авах боломжтой. Freshback-ийн app-ыг татаж авах линк байгаа шүү. Тэгээ ивент тэтгэгчдээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай.